Монголын мал нүүснээсээ юм уу төмрийн хүдрээсээ зэсээсээ газрын тосноос үнцэнтэй бүтээгдэхүүн болчих юм бол яах вэ гэдэг бодол бүхэнд байдаг байхгүй юу? Би бол тэгж хазддаг. Энэ бол Хятад нь байна уу, Орос нь байна уу, Америк нь байна уу, Япон нь байна уу, Шинэ Зеланд нь байна уу, над батгүй шүү. Гэхдээ гадныг бүх хүнд ашиг сонирхол бий. Бүх улсад, бүх бизнесийн компанид ашиг сонирхол бий. Бүх улсад хараа эсцгийн бодлого бий. Монголын мал органик цэвэр бэлчээрийн мал нүүрснээс үнэтэй болчихвол яах вэ гэгээд наадуу ч боддог учраас Монголын малыг 90 оноос хойш би юу гэж боддгоо гэвэл Монголын мал өвчтөө гэдэг мессежийг дэлхийд дахинд өгөөл өгдөг байнга давтал тасалдалгүй өгөөд өгдөг. Тэгээ Монголын малыг гадаад экспортод дэлхийн нийтэд худалдаалах дандаа 20 сар тэмдэг. Би бол 30 жил ингэж явж ирсэн гэж бодож байна. Харин нүүрснээсээ үнэтэй болоод энэ чинь үнцэнтэй бүтээгдэхүүн гэж хүн аваад эхэлчих юм бол бид нар нүүрсээ ухаа байчих байхгүй юу? 20 кг-тай хургийг сая 600 мянган цаасаар зарах болцоотой байхад хэн тэгэл тэнд очиод том тэрэг барайл нүүрсээ ухаад өдөө шөнөгүй оочод дугаалж байгаа тэр цагаатны бонтоор уршин зүгэл маха идэд бай гэж бодох үедээ харагдав тийм үү? Гэдэг ч юм уу. Би бол тэгж харддаг. Геополитикийн хувьд Монгол малыг үн цэнэгүй байлгах нь бусад улс орнуудын сонирхлоо гэж байна.